2025 оны хөрөнгөний зах зээлийн голлого сэдв болоод исэн. За түүхийн эдийн судалгааг Apex Capital-ын зүгээс бэлтгэн хүргэж байна. За тэр дундаа зис маань одоо цаашдаа өсөлтөд хадгалж үргэлжлэх үү, хөрөнгө оруулалт ер нь бол хийхэд оновчтой цаг хугацаа юу гэдэг талаар мэдээллүүдийг хүргэх гэж байна. За 2025 оны хувьд гэх юм бол за гол 5 металлууд, за алт, мөнгө, платин, за үүний дээр бидний өнөөдрийн гол сэдэв болох зис. За тэгээд хөнгөн цагаануудын ханшийн график бол дараах график дээр бол харуулж байна тийм ээ. За хамгийн өндөр өсөлт үзүүлсэн бол металлын хувьд гэх юм бол 2025 онд мэдээж бол мөнгө байсан тийм ээ. За үнийн араагаас платин болон алт бол орсон байгаа. За тэгээд эдгээр гурван үнэт металлууд маань өөрсдөө байгалийн ховор элементтэй тооцогддог. За зис болон хөнгөн цагааныг бодох юм бол нэлээд өндөр ханшийн хувьд бол өндөр. За тэгээд олдоц бол багтаа байдаг учраас за төв банкуд хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож ашиглах нь бол төгөөмөл байдаг. За үүнээс гадна за хөрөнгө оруулагч нар бол эрсдлээ бууруулах зорилгоор за хөрөнгө оруулалт хийж эрсдлээ багасгадаг бол жишээгүүр нь бол хөрөнгөний зах зээл дээр бол тогтсон байгаа. За тэгээд 2025 онд бол эдгээр одоо харагдаж байгаа гурван түүхийн эдийн ханш бол нэг 72-аас 180 орчим хувийн өсөлтийг бол үзүүлсэн бол харагдаж байна. За тэгээд зис болон хөнгөн цагааны хувьд гэх юм бол за хэвчлэн ер нь бол ханшийн өсөлт маань үйлдвэрийн гаралтай эрэлтээс шалтгаалж нэлээд өндөр ханшийн өсөлтийг бол үзүүлдэг байгаа. За 2025 оны хувьд гэх юм бол зах зээлийн голлох индексүүд буюу Америк, Япон, Хятад зэрэг улсуудын индексүүд түүхийн эдүүдтэйгээ харьцуулахад за тийм ч өндөр өсөлтийг бол үзүүлээг нь бол бас графикын дээр бол харагдаж байгаа. За дээд талд нэг 26-аас 27 орчим хувийн өсөлтийг бол үзүүлсэн харагдаж байна. За тэгэхээр энэ тоонууд юм бүгдээрээ 2025 оны тооштой тийм 2025 оны тоо гэдгийг нь одоо бас анхаарах нь зүйтэй. За гол индекс буюу Америк нэгдсэн улсын индекс SP индексийг бол 17.9 одоо хувийн өгөөжийг бол 2025 оны жилийн эцсийн байдлаар одоо үзүүлсэн байгаа юм байна. За тэгэхээр Америк нэгдсэн улсын гол одоо 500 нээлттэй акцид компани одоо дунджиж ханшийн одоо өөрчлөлт маань өөрөө 17.9 байсан буюу за бусад одоо металлуудын одоо өсөлттэй харьцуулаад үзэхэд харьцангуй одоо юм тийм сул байсан тий. Гэхдээ бас одоо нөгөө Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээлийг өмнөх үзүүлэлтүүдтэй харьцуулахад тийм ч бас муу үзүүлэлт биш. Ер нь бол одоо нөгөө S&P 500-аас дээшээ гарч байгаа чинь бенчмаркаас илүү өсөлттэй л байна л гэсэн харагдаж байна. Зөв металлуудын хувьд бол 2025 онд нэлээд өсөлтийг үзүүлсэн байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Ер нь мөглөөрэ бас. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгэн дээр гол ер нь бол зисийн ханшийн судалгааг ер нь бол та бүхэнд танилцуулахаар бэлдсэн байгаа. За яагаад ер нь бол зис бидний одоо хөрөнгө оруулагч нарын дунд анхаарлын гол сэдэв байх ёстой юм бэ гэдгийг бол дараах графикын дээр ер нь бол тайлбарлаж болж байна. За энэхүү графикын дээр олбор шараар бол зисийн ханш за доорх цэн хөрөнгөөр бол мөнгөний ханшийг ер нь бол сүүлийн 10 жил дээр бол тавьж харуулсан байна. За MCU 3 буюу за энэхүү ханшийн график маань Лондонгийн хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй 3 сарын хугацаатай за зисийн фьючерсийн бол ханшийн өсөлтүүдийг бол харуулж байгаа. За түүхэн графикуудыг хараад үзэх юм бол за мөнгө бол нэлээд юм хэлбэлцэл айгүй багтай 2016 оноос хойш хэлбэлцэл багтаа явж байгаад за 2025 оны хагас жилээс хойшоогоо нэлээд өндөр одоо ханшийн хэлбэлцлийг бол харуулсан байж байгаа тийм ээ. За эсвэргээрээ зисийн хувьд гэх юм бол ердөө өмнөх жилийн одоо ханшийн трендүүдийг ер нь бол дагсан хөдөлгөөнүүдийг төгөөмөл ер нь бол хийсэн. Харьцангуй юм савлгаа багтаа бол өсөлтүүдийг бол үзүүлсэн байгаа гэдэг төгөөмөл бол үзүүлэлт бол 2025 онд ер нь бол яригдлаа. За тодруулаад хэлэх юм бол 2016-аас 2025 оны ихэнх хүртэл за зисийн ханш бол ердөө нэг 114%-аар ер нь бол өссөн юм байна. Ер нь нэг 9-10 жилийн хугацаанд гэсэн үг шүү дээ тийм ээ. Эсвэргээрээ мөнгөний хувьд бол маш ойролцоо буюу 117% өсөлтийг бол үзүүлчихсэн явж байгаа. За тэгээд 2025 оны 2 дугаар хагас жилдээ ямар үзүүлэлтүүд ямар үйл явдал хөрөнгөний зах зээл дээр болоо гэд харах юм бол мөнгөний ханш маань огцом ер нь бол өсөлтийг үзүүлсэн. За энэхүү графикын дээр 181% бол өсөлтийг үзүүлсэн гэдэг нь бол харагдаж байна тийм ээ. За харин эсвэргээрээ зисийн хувьд бол нэлээд даруухан буюу 37% л өсөлтийг үзүүлсэн. За тэгэхээр хөрөнгө оруулагч нарын хувьд бол нэг анхаарах ёстой зүйл нь эндээс юу байгаа вэ гэхээр мөнгө өсөд байгаа ч гэсэн одоо нөгөө зөв цаг нь мөн үгүй юу гэдэг дээр олж байгаа анхаарах хэрэгтэй гэсэн үг шүү дээ тийм ээ. Ягаад гэхээр бидний нөгөө ханш маань бол нэг нэлээд хагас жилийн дотор нэлээд өндөр өсөлтийг бол огцом үзүүлчихсэн. Эсвэргээрээ зис бол харьцангуй юм нормалны түвшинд бол байж гинэ гэдгийг бол энэ дээр бол тайлбарлах нь бол зүйтэй байгаа гэсэн үг.
За тэгээд дараагийнхаа слайдн дээр за дискэд байгаа түүхийн эдийн маань яг аль улсууд ер нь бол төлхөө зах зээл дээр импортлчин гэдэг талаар мэдээлэл өгөөч төгөө. За энэ хойно харагдж байгаа слайдн дээр бол одоо ер нь бол голлох орнуудын за худалдаа авагч болоо одоо борлуулагч орн буюу одоо экспортлж байгаа болон импортлж байгаа орны мэдээлэлүүд харагдаж байгаа. За ингээд хамгийн дээрээс нэхлээ харах юм бол за импортлогчийн хувьд гэх юм бол одоо хамгийн том тоглогч нь өөрөө хятад улс болчиход байгаа. За нийт одоо дэлхийн зэсний зах зээлийн одоо импортын 50 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа. За хятад ер нь яагаад энэ нь одоо зэс өөрөө маш их эрэлттэй байгаад байна гэхээр за мэдээж одоо цахилгаан агчир холбоотой. Тий одоо тэгээ бас дээрээс нөгөө 2030 оны нэг юуны төлөвлөгөө бас яваад байгаа шүү дээ. Тэр нь болохоор zero commission гэдэг дандаа цахилгаан машинууд явна гэх мэтчлэнгээр за мэдээж одоо тэр одоо тухайн улсад продюс хийж байгаа одоо бүтээгдэж байгаа бүтээгдэхүүнүүд нь өөрсдөө аюул зэсийн найрлага агуулж байгаа учраас ер нь бол хятад бол бас байрлал дээр бас нэлээх хувийг эзэлж байгаа. За тиймэрхүү байгаа учраас мэдээж хамгийн ихэнд бол тэргүүл зам бол хятад байгаа. За манай урд төршөө. За хятадын дараагаар орж ирж байгаа орн гэх юм бол за энэ ч нь бол Япон байна, Солонгос байна. За бас ер нь ингээд Азийн орнууд ороод явж байгаа. За нийлүүлэгч орны хувьд гэх юм бол за илүү өмнөд Америк тал руугаа одоо өмнөд Америк тал руугаа за энэ чинь Чили байгаа, Перу байгаа, Индонез, Мексик. За тэгээд тавталхаараа Казахстан. За манай орны хувьд гэх юм бол одоо яг энэ 5 орны дараагаар 6 дугаар байранд бол бичигдэж байгаа. Манай орны хувьд бас мэдээж одоо тодорхой хэмжээнд яг зэсийн бол мэдээж нөөц маш ихтэй орнуудын нэг гэж тооцогдож явдаг. За тэгээд одоогийн байдлаар бол энэ нөрөгчээ дөө. За энэ графикан дээр илүү дэлгэрэнгүй тайлбарлах юм бол 2025 оны одоо яг эрх нийлүүлэлтийн мөрийг бол харуулж байгаа шүү дээ, тийм ээ. За бүгд нэрмт хятад ард улсын хувьд гэх юм бол яг графикан дээр харж байгаачлан за нэг 50 орчим хувийг нь зөвхөн дангаараа эзлээд байгаа маань бас цахилгаан машинтай холбоотой нэлээд өсөлтүүд бол харагдаж байгаа шиг байна, тийм ээ. Тийм. За хоёлаа дараагийн слайд руу орох юм бол энэ дээр яг одоо яг эргэлтээр нь илүү задлаад салгацсан байж байгаа. За ингээд харах юм бол одоо хамгийн их дийлэх одоо буюу 50 орчим хувийг нь болохоор за цахилгаан холболт за тэгээ барилгын салбарт бол илүү ашиглагдаад байгаа. За энэ графикны одоо энэ шарп болон дээр харагдаж байгаа 20 орчим хувийг эзэлж байгаа нь болохоор одоо бит хоёрын саяны ярьсан цахилгаан автомашины тоног төхөөрөмжийн хэрэгсэлтэнд болохоор ашиглагдаж байгаа. За тэгэхээр энэ зах зээл маань бол одоо өөрөө салбартаа бас гарч ирээд удааг байгаа шүү дээ. Тэглээхэд одоо нэг 5-10 жилийн хугацаанд явцсан байж байгаа. Одоо зэсийн зах зээлд орж ирээд нэлээ юм том хэмжээний одоо уламжлалт эдийн засгийн за одоо барилга, цахилгаан холболт, одоо шугам холболт гэх мэтчлэндээ зүйлстэй одоо ингээд өрсөлдөх үйц хэмжээнд болоод ороод ирсэн байгаа. За энэ зах зээл ер нь цаашдаа ямар их хэмжээний орон зай байгаа вэ гэдгийг бас харуулад байгаа. Цахилгаан машины хувьд гэх юм бол бас нөгөө яг энгийн машинуудын хувьтай харьцуулаад үзэхэд ер нь бол 4 дахин их хэмжээний зэсийг өөрсдөө бол хэрэгжилж одоо зах зээл дээр гарч байгаа гэдэг судалгаа бас байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ зэсийн хэрэглээ 4 дахин бас нэгдэж байгаа гэдэг үзүүлэлтүүд бас давхар ажиллагдаж байгаа шүү байна. Тийм, цахилгаанаас гадна бас одоо нөгөө шинээр зах зээлд орж ирж байгаа одоо нөгөө AI гэж байгаа дата центрууд гэж байгаа. За тэрний одоо тоног төхөөрөмж бол үйлдвэрлэлээр бас нэлээд эрчимтэйгээр энэ хүү зах зээлд бас нэмэгдэж орж ирж байгаа. За тэгэхээр одоо технологи дагсан бас юу байгаад байна уу, эрэлт байгаад байна уу гэсэн хүлээлт ер нь байгаа. За тэгээд бас гол 33%-ийг нь эзэлж байгаа одоогийн түвшин гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэр салбар маань мэдээж одоо цахилгаан дамжуулалт маань зэсэнд гол оролцоотой бол явж байгаа зэс маань. Тэгэхээр энэ хүү цахилгааны одоо өснө нэмэгдэж байгаа хэрэглээтэй байгаа цаг үед бол зэсийн хэрэглээ ч гэсэн бас дагаад нэлээд өндөр хувиар эзэлж нэмэгдэж байгаа гэдгийг бол бүр зураг ажиглагдаж байна. За үүнээс гадна нэмэгдээд мэдээж нөгөө барилга бүтээн байгуулалтын ажлууд бол мэдээж бас зэсийн оролцоотой бол явагдаж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын бол гол нийлбэр нь бол графикнаас харахад нэг 50 орчим хувийг нь бол хангаж байгаа харагдаж байна. За үүний араас мэдээж бүгд найрамдах хятад ард улсын гол одоо нөгөө бүтээгдэхүүнүүдийн нэг болоод байгаа цахилгаан автомашины үйлдвэрлэл бол бас энэ шар графикын дээр үзүүлж байгаа тээврийн хэрэгсэл буюу EV гэдэг төвдөр ер нь бол давхар харагдаж байгаа гэдэг дүр зургууд л ажиглагдлаа. За цаашлаад харах юм бол одоо сая өмнөх 2 слайдын өмнөх дээр дурдсан дээр за Монгол улсад бол манайх одоо зэсийн экспортоор 6-д орж байгаа гэж. За тэгвэл одоо яг манайх хэрэг хэмжээний зэсийн баяжмал олборлоод байгаа юм бэ гэх юм бол за энэ график дээр харагдаж байгаа шл одоо 2025 онд бол 2.2 сая тонн одоо зэсийн баяжмалыг бол үйлдвэрлээд байгаа. За энэ хүү чартаас ингээд буцаад эргэж ороод харах юм бол 2021 онд 1.3 сая тонныг одоо зэсийн баяжмал үйлдвэрлэж исэн бол 22 онд бол за одоо цаар тахал ковидос үүдэлээр бол энэ хүү тоо үзүүлэлт маань 1.2 руу бол буурсан байгаа. За үүний дараагаар за 22 оноос одоо ковид дуусж байгаа. За үүний дараагаар хил нэгдэж байгаа гэх мэтчлэн үйл явдлууд үргэлжлэн зэсийн баяжмалыг бол нэлээд үйлдвэрлэл нь бол нэмсэн харагдаж байна, тийм ээ. За Монгол улсын хувьд бас экспортын бас голлог бүтээгдэхүүн өмнөх жилүүдэд босон байгаа ч гэсэн 2025 оны хувьд гэх юм бол яг
яг үнийн дүнгээрийн хувьд ч гэсэн те үзүүлэлттэй хувьд ч гэсэн нэлээд яг гол онцлог жил нь 2025 он болж өнгөрсөн байна гэсэн үг. За манай Монгол улсын хувьд бас нөгөө нүүрсний зөвхөн экспортоос гадна засгийн баяжмлын одоо экспорт нь бас голлох бүтээгдэхүүний орлогыг бол оруулж байгаа гэдэг графикууд ер нь бол энэ төр зургнаар бол харагдаж байгаа шүү байна. За тэгээд цаашид бол эрэлт маань одоо нөгөө дэлхийн зах зээл дээр засгийн эрэлт маань хаашаа чиглэх юм бэ, цаашд байх юм уу үгүй юу гэдгийг бол SP Global-ийн зүгээс бол судалгаанд бол дурдсан байсан тийм ээ. За 2025 оны хувьд нийтдээ нэг 28 орчим сая тонны одоо засгийн эрэлт бол байсан бол 2040 онд энэ маань өсөд 42 тонн руу энэ графикын дээр хагдж байгаачлаар бол нэмэгдэн гэсэн одоо судалгааны хариу бол гарсан байгаа. За үүний яг 50%-ийг нь буюу за голлох хүчин зүйл нь юу байх вэ гэхээр өмнөд хоёрын нөгөө дурдсан цахилгаан эрчим хүчний дамжуулалтын хэрэгсэл болон цахилгаан эрчим хүчний EV буюу одоо цахилгаан автомашины нөлөөллүүд бол үйлдвэрлэлийн нэмэгдэл бол байгаа гэдэг нь бол энэхүү хөх графикын дээр бол харагдаж байгаа байсан. Тэгэхээр ирээдүйд бол бас нэлээд юм эрэлт болох байсаар байна гэдэг бол үзүүлэлтүүдийг бол дурдсан байсан тийм ээ. За эсвэргээрээ нөгөө талдаа эрэлтэн байгаад байх юм бол нийлүүлэлт нь яах юм бэ гэдэг графикыг бол хойно бол харуулж байна тийм ээ. За одоогоор бол нэг 2.1 тэрбум одоо юм зэсийн одоо нөөц гэж хэлэн тийм ээ. Нөөц маань бол яг тогтоогдчихсан бол байгаа юм байна. Эсвэргээрээ тогтоогдоогүй байгаа 3.5 одоо тэрбум тонн нөөц бол ер нь бол байгаа гэсэн үг. Тэгэхээр 2040 он хүртэл ер нь бол зэсийн нөөцөл хангалттай хэмжээнд ер нь бол байхын хувьд бол байхаараа. Гэтэ ягаад одоо 2040 онд жоохон эрэлт нь өндөр байгаад нийлүүлэлт нь бага байна тий нөөц нь байгаа мөртлөө бага байх юм бэ гэдгийг бол тайлбарлаж байгаа гол хүчин зүйл нь уурхай одоо нөгөө ажлын олборлолтын хугацаа болон за түүний өртөг зэрэг одоо гол хүчин зүйлүүд бол ер нь бол байгаа тийм ээ. 2025 онд бас нэг Чили улсын гол уурхад бол осол гарсны улмаас бас нэг тодорхой хэмжээний нөөц хомсдол бол үүссэн байдаг. Тэр иймэрхүү хүчин зүйлүүд бас нэлээ цаашаа зэсийн эрэлтийг бол нэлээ өндөр байлгаж нийлүүлэлтийг бол бага түвшинд байлгах төлөвтэй ер нь бол харагдаж байгаа юм байна. За ханшийн хувьд гэх юм бол тус дэлхийн банк болон JP Morgan зэрэг компаниудын зүгээс гаргасан судалгаагаар зэс маань өөрөө буюу одоогийнхоо үржигсэн байгаа ханшийг хадгалсаар байна гэдгийг одоо үзүүлэлтийг 2026 оны хувьд бол тавьчихсан. Тэгэхээр одоо хөрөнгө оруулалт хийхээ сонирхож байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн бас анхааралтай авах түүхий хэлсэн бол өнөөсөө мөн гэдэг нь бол харагдаж байна тийм ээ. За тэгээд энэ хүрээд ер нь манай засгийн судалгаа маань дуусж байна. Та бүхэн хөрөнгө оруулах боломжууд болон дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэх юм бол Apex Capital үндэсний компанитай холбогдоорой. CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ын хамт үргэж байна.